Тамхины хөвөлтөг бол яг үндсэнд нь зарчмыг дэмжиж байгаа. Гэхдээ тамхиг нөгөө сургуулийн орчноос 500 м-ийн зайд алдаалахыг хориглодог шүү дээ. Тэрийг одоо хэсэг гишүүд бас зайг нь ойртуулах асуудлаас ярьж байгаа юм байна л. Миний хувьд бол тэрийг бол эсрэг үзэж байгаа. 500 м-ийг ойртуулад сургуулийн орчноор ойртуулна гэдэг чинь өөрөө хүүхдүүдийг бол тамхи татаал гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэрээс миний хувьд энэ зарчмын одоо бүр байр суурьтай байгаа. Хэрвээ тийм асуудал орж ирэх юм бол би одоо бас эсрэг үзье гэсэн бодолтой. Яг худалдаа эрхлэгчид тамхи зарж байгаа хүмүүсүүд аль болох ойртох хүсэж байгаа. Олон байгаа хүмүүс рүүгээ. Тэгээд тэдний хамгийн их тавьдаг шаардлага бол энэ сургуулийн орчин 500 м чинь бол боддож байна гэдэг. Ийм асуудлууд үүсдэг. Гэлээгээд бид нар хүмүүсийн ашиг орлогыг бодоод хүүхдүүдийг тамхитай ойртуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Яг одоо арчилсан намын хэсэг гишүүдээс энэ саналыг одоо нэмэлт төрслийн хувьд бас оруулах гэж гэж би сонссон. Тэндээ бол нэлээд хатуу байр суурьтай байя гэж бодож. Ерөнхийдөө бол тамхины хөвөлтөг бол хэлтийн ойлгол зарчмыг дэмжиж байгаа. Намжиг гүшин бас цагийн болсон хойд санаачилсан. Ер нь тамхич их том зах зээл том одоо муугаар хэлэх юм бол бүлэглэл юм байлээ шүү дээ. Яаж одоо тамхиныхаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үү гэдэг асуудлыг маш одоо тийм инфлюенс орж ирдэг, нөлөө орж ирдэг. Тамхины ялдаа өргөн байр сонсож манай оюун намын жимэг гэж маш их том дайралтад ирсэн. Одоо тэр сургуулийн орчин цэцэрлэгээс 500 м-ийн зайг багасгах асуудлыг дахиад хүчээр лоббидж байгаа юм байна лээ. Миний хувьд дүүрэн засаг даргасан үед бол тэрийг зөвшөөрч болохгүй гэж бодож байгаа. Тэгэх юм бол хүүхдүүд сургуулиасаа гарч алхаал тамхи авах болчихсон гэж. 500 м нэг автобусны бууд гэсэн үг шүү дээ. Автобусны буудлын зайтай тэрийг ойртуулаад яг сургуулиас нь хавчирд авчрах бол дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ яг орж ирэхтэн тухай үед нэрий. За.